За энэ дээр бол бид нар тайлбарлахгүй мэдчихэж байгаа тий. Та энд одоо хүртэл итгэж явж байгаа юм биш үстэй арай. Тий. За тэгвэл энийг яриад яах вэ? За энд бол энэ зүйлд итгэснээр өнөөдөр хүн төрлөختөнд ямар асуудал үүсэж байгаа вэ гэхээр энэ хүү тийм ээ өнөөдрийн одоо бидний амьдарч байгаа нийгмийн олон асуудлууд бол бидний буруу итгэл үнэмшлээс үүсэж байгаа буюу буруу итгэл үнэмшлээс суурилснаас болж хүн буруу дуудлага тийм ээ дагаж явснаас болж хүн төрлөختний түүхэнд маш том хортой асуудал үүссэн Адольф Гитлер байгаа тийм. За одоо бол энэ хүний нөгөө нэг демоник спиритүүд буцаад босоод ирж байна тийм. Харж байгаа түүх дахиад давтагдж байгааг бид нар харж байна тийм өнөөдөр. Хүн төрлөختний донд энэ нацист, evil, devil ийм спириттэй тийм ээ хуваа хичээсэн тэгээд тэг Бурханаас бүтээгдсэн тэр гайхамшигтай дахин давтагдчихгүй бэлэг авьяас тийм ээ Бурханаас бүтээгдсэн тэр дахин давтагдчихгүй үнэт зүйлсийг хүн демоник тийм ээ тэр буруу зүйл итгэдэг юмснаас бол ямар хор хөнөөлтэй зүйлийг зөвхөн өөртөө төдийгүй улс үндэстэндээ нөхөж баршгүй бүр ирээдүйн хойчтой хүртэл тийм ээ арилшгүй харт холбоо үлдээж байгаа болохыг нацистийн Германыг тийм ээ Гитлер харуулсан байхгүй энэ хүн бол ийм жоохон хүүхэд байхдаа энэ хүн сургуульд яг тэр Чарльз Дарвины онолоор буруу итгэл үнэмшлээр суурилж тэндээс буруу дуудлагыг авч тэр буруу дуудлагадаа хөтлөгдөж хүн төрлөختний түүхэнд маш том харт холбоог үлдээсэн байна. Энэ бол дэлхийн 2 дугаар дай бид нар мэдж байгаа тийм. Тэр буруу итгэл үнэмшлүүд бол ийм аюултай байгаа байхгүй. Дэлхийн 2 дугаар дай 60 сая хүн асурсан ба. Геноцид хийгдсэн байдаг тийм ээ. Яг энэтэй адилхан зөвхөн Адольф Гитлерч биш өнөөдөр манай монголчуудыг тийм ээ бүр хэдэн гаруй мянгаар устгасан тийм геноцидыг хятадууд хийсэн байдаг тийм ээ. Япончууд хятадуудыг бас геноцид хийсэн байдаг. Одоо өнөөдөр тэр дарагдсан байсан түүхэд буцаж ил гарч байгаа. Буцаа дараад нь Сталин юу хийсэн? Баг тийм ээ тэр бусад улс үндэстнүүдийг өнөөдрийг хүртэл тийм ээ дарлаж мөлцөөр байгаа. Устгах сүнөөсөр байна. Дэлхийн түүхийг мэдж байгаа бол та нар энийг мэдж байгаа шүү дээ тийм ээ. Ямар аимшигтай вэ тэгэхээр хүн буруу дуудлага буруу таних тэгээд тэр нь итгэл үнэмш гэдэг зүйлдээ эн чинь суурилдж байгаа байхгүй бидний. Тэгэхээр эндээс болж нийгмийн асуудлууд үүсдэг байна. Нийгмийн ямар асуудлууд үүсдэг юм бэ гэхээр зэрэг хувьслын онол буюу энэ дээр суурилгдсан энэ одоо энэ итгэл үнэмшилтэй нийгэм өөрөө ийм итгэл үнэмштэй хүнээс юу гардаг вэ зэрэг завхаар, аригтал, ядуур, гэр бүл салалт, өнчрөл тийм ээ зүсэн бүрийн хор хөнөөлтэй зүйлс энэ буруу итгэл үнэмшил суурилгдсан буруу тийм ээ дуудлага буруу олж харсан хүмүүс хийгдэж байгаа. А гэтэл бүтээлийн онолд итгэдэг бурхан бүгдийг бүтээсэн. Бурхан төвтэй хүмүүс бид яадаг вэ? Бурханаас дуудлагыг олж авсан. Тэр дуудлаганда хөтлөгдсөн хүмүүс бид нар юу хийдэг гэж бид нар эндээс ингээд уг нь ингээд буугаар буудаад байгаа байхгүй тийм ээ. Энэ зарим дээрээс бид юу хийдэг вэ гэхээр нийгмийн асуудлуудыг шийдэхийн тулд бид нар оролцдог. Тэр итгэгч хүмүүс бид нар таны хөршиг чинь тийм ээ хажуу айлттай хүчирхийлэл асуудал үүсэтэй бол түүний төлөө бид нар залбирдаг. Хөрштөө бид нар сайн мэдээ хүргэж хичээдэг. Тэгдэг үз. Иргэн тань би та одоо энүүхийн хоо юм ужид байгаа байхгүй юу? Яг манай энэ 2017 онд хоо юм ужийн тийм ээ Crossroad гэх сүм байгаа. Энэ сүм юу хийсэн бэ гэж 2017 онд Хойд Америкийн номер 1 бүр 150% өссөн сүм болсон. Яаж энэ сүм өссөн гэж энэ сүм юу хийсэн гэхээр зэрэг та нар Америкээр ингээд явахад нэг том машины паркантай том хүүтэн хүндий сүмүүд байдаг тий. Бүтэнсөө өдөр нэг хідэн хөгшчүүл ирээ сугалчаад тэгээ явдаг. Энийг юу гэдэг вэ? Энэ бол үхмэл хатсан сүм гэж хэлдэг. Тэгэхээр бурхны сүмийг бид тэгж хэлж болохгүй л дээ. Гэхдээ яаж ч байхгүй үнэхээр үний юм чи яах юм? Өнөөдөр сүмүүд Хойд Америк сүмүүд өнөөдөр хатж байгаа. Сүмүүд өнөөдөр сүмийн хүмүүс нь цуглахаа болоо сүмийнхаа байрыг өнөөдөр тийм долларын дэлгүүрт худалдаж байгаа. Европод өнөөдөр сүмийнхаа барилгуудыг эзний дээрээ загалмаатай сүмүүд лалын шашинтнуудад сүмийнхаа байрыг худалдаж тэнд лалын москууд бий болж байгаа байхгүй өнөөдөр. Тэгэхээр энийг бид нар бодож үзэх хэрэгтэй. Христч хүмүүс бид нар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэгээд 17 онд энэ хаягийн одоо ерөөсөн манай хөрш мулж штэ тийм ээ. Чикагоос нааш явах замд байдаг. Та нар Crossroad гэж гуглдж хайж болоод үзээрэй. Энэ сүм юу хийсэн гэхэл зэрэг яг нийгмийн асуудлыг олж хараад тийм ээ. Иргэн тойрондоо байгаа нийгмийн асуудлыг бид нар шийдэхийн тулд юу хийх вэ? Пастор багийнхантайгаа залбирсан хамтдаа ярилцаад за бүгдээрээ гадаа самбар дээр байгаа энэ шашинлаг том загалмаагаа авч энд байгаа тэр тийм ээ Библийн ингээд бүр ингээд өгшөрсөн ингээд муудсан ингээд нэг юм холдаасан самбар дээр байсан самбарнуудаа анонсуудаа бүгдийг хуулж хаад тэндээ нөхдөөж юу хийсэн гэвэл бид нар Христэс
үнгүй энэ авралыг авсан биз дээ. Тэгвэл бүгдээрээ үнгүй тийм ээ. Free wifi, free parking, тэгээд free coffee. Ерөөсө 3хан үг заяа. Маш томоор бүр бичээд самбар дээр тавьсан. Бүр хурдны зам идэлээ. Юу гурав вэ? Free wifi. Тийм ээ, үнэгүй интернет, free parking, Америкт паркны асуудал зөндөө байдаг те. Тэгээд free coffee. За ингээд тэгээд сүмийнхаа үе таалах нээсэн ба. Дотор байдаг нөгөө хүүтэн хүндлээ саналууд, модон саналууд бүгдийг хуулж тэрний оронд сайхан буудан гуцаад дотор нь яваад байгаа яг coffee shop шиг co-working space-үүдийг байгуулж ирсэн байгаа байхгүй. Тэгсэн тэнд хүмүүс цугдарсан, залуучууд цугдарсан, оюутнууд цугдарсан. Тэр сүм биш, офис биш, co-working тийм ээ. Тэгээ яваад бас тэд нар тэнд яваад байхад машины паркинг асуудал байхгүй. Гичээлээ хийсэн. Ноутбукуудыг тавиад тийм ээ ажлуудаа хийсэн. Бизнес санаанууд тэндээс төрсөн. Сүмийнхэн дагалдагч нар, сүмийн дагалдагч бэлтгэгч нар, туслах пасторууд нь тэр дунд яваад сүмийн стаффод очиод тэмцээ очиж уулзсан. Хөөе найзаа юу вэ? Сонь сайхан. Чи ямар ажил хийдэг? Аль сургууль сурдаг? Яг юу хийж байгаа? Сонирхож хүмүүстэй яриа өрнүүлсэн. Нэг нэгээр тийм ээ. Тэгээ хүмүүс ярьж игсэн. Эргээд нөгөө хүмүүс асууж игсэн. Та нар яагаад тийм ээ? Яагаад биднэрт үнэгүй интернет өгч байгаа? Яагаад биднэрт үнэгүй кофе өгч байгаа? Яагаад биднэрт үнэгүй машины паркинг өгч байгаа юм бэ гэж асууж игсэн. Ингээд амьд харилцаа үүссэн, амьд харилцааны дотроо сайн мэдээ тараагдж эхэлсэн, явсан хүмүүс суглаанд нь ирж эхэлсэн. Ингээд тэр суглаан бүр бүм өсөж байгаа. Дагалдагч бэлтгэл тэн дотор явагдсан. Эргэл жирийн хүмүүсийн амьдрал дотор дагалдагч бэлтгэл явагдаж байгаа. Гэрийн даалгавраа хийж явахт нь тийм ээ, докторийнхаа ажлуудыг хийж явахт нь, шинэ бизнесийн санаанууд олж явахт нь тэнд дагалдагч бэлтгэл хийх. Бурханд төвтэй тийм ээ, дуудагдсан хүмүүс тэнд хүмүүст үйлчилж ирсэн. Нийгмийн асуудлуудыг шийдэхин тулд ингээд юу болсон бэ гэхээр энэ сүм өсөөд энэ сүмийн дагалдагч бэлтгэл хийдэг тийм ээ, сүмийн стаффууд нь бүр одоо дутагдлалд ороод ингээд бүр хойд Америк даяар бүр зар тавьсан. Хойд Америк даяар байгаа хамгийн шилдэг дагалдагч бэлтгэлтэй одоо дагалдагч бэлтгэл хийдэг тийм мэрэгжлийн одоо head hunting гэж ярьдаг тийм мэрэгжлийн дагалдагч бэлтгэгчнийг ажилд авсан байгаа байхгүй. Ингээд хойд Америкт байгаа хүмүүс ажлын байрыг сонирхоод энд цугларсан тэн зүгээр байж идэг. Өдрийн цагаар ажлынхан цаг. Хүмүүстэй уулздаг, ярьдаг, санааг нь залбирж өгдөг, санааг нь сонсдог. Ингээд шин санаатай хүмүүсийг сүмдээ байгаа хөрөнгө оруулагч нартай холбож өгсөн байна. Ижил төстэй хүмүүстэй холбож өгсөн. Ингээд тэндээс нөгөө entrepreneur бизнесүүд бий болж ирсэн байгаа байхгүй. Нөгөө сүм дотор чинь. Ингээд ирсэн чинь хотынхан засаг захиргаа энэ сайн зүйл болж байгааг мэдээд нөгөө оюутнууд тийм ээ олноороо очирсан том шөнийн клубуудас байдаг тийм ээ тэргээр оюутнууд энэ сүм рүү шавж ирсэн мөн. Ингээд цуглаж ирсэн. Хотын засаг захиргаа сүүлдээ юу олж харсан бэ гэхэлэр зэрэг энэ сүм дотор нэг something new тийм ямар нэгэн зүйл болоод байгаа юм байна. Нийгмийн асуудлууд ингээд хэв шинж соёл өөрчлөгдөд байгаа юм байна. Мэдээд сүмийн удирдлагуудтай уулзсан. Тэгээд бид нар ийм хийж байгаа. Та нарт гэсэн чи тэгвэл бид нар та нарт тийм ээ байрууд гаргаж өгье. Бид нар машины том паркинтай том спейсүүдийг гаргаж өгье. За ингээд нөгөө байрууд бий болж гисэн. Free wifi, free coffee, free parking. Ингээ 17 он гэхэд байна шүү дээ. Энэ Crossroads сүмийн зөвхөн энэ сүмээс гарсан шинэ бизнесмэнүүд байгаад шинэ бизнесүүд тухайн хотынхоо нийт одоо төсвийн бүрдүүлэлтийн 15% бүрдүүлсэн байгаа байхгүй. Энэ бол амьд итвэхтэй дуудлагатай сүм байна гэж харах хэрэгтэй. Энэ үхэн хонд Crossroad гэсэн сүм та нар ороод үзээрэй. Тэгэхээр нийгмийн асуудлуудыг бид нар шийдэж байгаа. Өнөөдөр хойд Америкт байгаа 20 сүм бид нар яг энэ хойд Америкт байгаа цагаачдынхаа асуудлыг бид нар шийдэж байгаа. Бид нар оролцож байгаа. Саяхан бид нар юу хийсэн гэж бид нар пандемикийн үед тийм ээ хөл хорионд орсон хүмүүс энд байгаа сүмүүд бүгд тусалсан. Бид нар ажлын байраар, амьдрах гэр орноор, хоол хүнсээр тийм ээ төсөв мөнгөөр заримийнх нь карманд нь бүр бэлэн кашин хийж өгөөд онгоцондон суугаад явуулж исэн манай Вашингтон ДС-ийнх. Эндээс явлаа, Сан Францискогоос явсан, Чикагогоос явсан тийм. Тэгээд Сакраментогоос юу лээ? Сиатлаас ниссэн шүү дээ тийм. Сиатлын тусгай онгоцонд нисгэд Сиатл гацсан монголчууд яваад очиход Сиатлын сүмийнхэн тэнд хүлээгээд авч байгаа. Энэ чинь бидний нийгмийн асуудлыг шийдэж байгаа бодиттой үйлчлэл мөн байхгүй. Тэгээд онгоцон суугаад явуулт монголчууд энэ сүмд очиороо, тэр сүмд очиороо, энэ пастортай уулзараа, энэ итгэгч нартай уулзараа гэж ингээд явуулчих. Тэгэхээр нийгмийн асуудлуудыг бид нар сүм чуулганууд бид нар шийдэлцээд явж байгаа юм аа. Энэ бол бид нар
дуудлага дотроо явж байгаа. Та яг зөв газараа байгаа гэсэн. Та буруу газар биш. Та зөв газараа байгаа. Хажуудаа байгаа хүмүүс та яг зөв газар байна гэж. Бид нар яг байх ёстой газараа л байж байгаа. Тийм. Би бол 2015 онд анх decision-тэй би байх ёстой газараа ирэхгүй би буруу газараа ирсэн гэж бодож байсан. Анх ирэхдээ 14 онд анх decision-ээр ирээд явхад хаан пастор чи энэ ч үлдээ гэхэр зэрэг. Гэхдээ энэ миний байх газар биш. Тэнд Harvard гэдэг амар том нэртэй сургууль байна гэх. Тэгээд тийшээ явсан чинь тэр нэл мөрөн биш байсан байхгүй. Тийм ээ болонгортой жижигхэн тийм ээ горих болох Йордан гол энд урсж байгаа юм байна гэж би сүнс дотор итгэл аваад энэ ч ирсэн байна. Яг л зэрэг намайг тэнд сурж байгаад Harvard-ын Divinity одоо манай факультетийн эрхлэгч чинь бүр шашны сургууль болсон. Факультетийн эрхлэгч нь декан гэж ярьдаг тийм. Декан маань бүр witchcraft эмэгтэй болчихж байгаа байхгүй юу? Өөр ингээд сатанист эмэгтэй тийм. Бүр тэр чи одоо сатанист бөөмөргөл тэгээд одоо зүсэн бүрийн цэвэр тийм шашны сургууль болсон байгаа байхгүй. Тэгэхээр энэ за ерөөсөө би энд байх гэсэн юм байна. Нэл мөрнийг би сонгохоо болий те. Нэр алдартай хүнтэй байх who cares. Би энэ ч decide ирээд энд би нэг жижигхэн виз хадгалдаг библийн сургууль. Гэхдээ миний сургууль тийм ээ ихэнх монголчууд виза хадгалдаг боловч жинхэнэ цэвэр теологийн сургууль байсан. Манай хойд Америкийн пасторууд бид нар хамтдаа нэг ангид суралцгаас. 2 жилийн турш бид нар хамтдаа суралцсан. Одоо үргэлжлүүлээд докторт бид нар суралцаа явуулж байгаа. Та нарын энэ дээр гарч байгаа номлож байгаа пасторуудыг та нар харж байгаа биз? Та нарын нүдэн дээр пасторууд маань өсөж хөгжиж байгааг та нар харж байгаа биз? Номлол сургаалууд ямар гайхалтай, үндэслэлтэй, эрүүл, зөв сургаалууд заагдж байгааг бид нар харж байгаа. Үүний төлөө үнэхээр бурхан талархах хэрэгтэй. Яагаад гэвэл эд маань энэ Вашингтон DC-д байгаа энэ болонгортой жижигхэн Йордан голоос суралцж байгаа байхгүй юу? Өөр олон их сурвалжуудаас авч байгаа би мэдчихэв. Бид хамтдаа суралцж байгаа. За энэ яг. Тэгэхээр миний хэлэх гэсэн санаа маань болохоор зэрэг бид мэдээж Библийг мэднэ. За энэ слайдуудыг би алдсан намайг хурдан яриараа гэсэн тийм. Тэгэхээр энд нэг юм Библийн ишлэл байгаа. Бурхныг хайрладаг түүний зорилгын дагуу дуудагдсан хүмүүсийн сайн сайхны төлөө бүх юм хамтдаа ажилладаг гэдгийг бид мэдэх болно гэж хэлсэн. Бүхий л зүйлс Бурхны алдрын төлөө хамтдаа сайнаар ажиллаж яадаг гэдгийг бид нар мэдж байгаа. Тэгэхээр та бодож үзээрэй. Дуудлага гэдэг ингэхлээр зэрэг би өн мөнхийн ганцхан дуудлага олж аваад тэгэл тэрнийхээ төлөө тэгэл тэрийгээ би бүр оройн дээр миний цорын ганц дуудлага миний амьдралын төвтэй ганцхан хийх юм гэж тэрлүүгээ зориод зүтгээд авах тухай хэлээгүй байхгүй Библи. Библи юу бидэд хэлж байгаа зэрэг бүх зүйл хамтдаа сайнаар ажилладаг гэж хэлж байгаа байхгүй. Гагцгүй бид та нарын бодволхон дээр юу гэж байна? Энд тэ бүх зүйлсийг Бурхны алдрын төлөө гэж байгаа зү. Бүх зүйлийг Бурхны алдрын төлөө. Манай чуулганд зарим пасторууд зарим хүмүүс ирээд ингээ асуудаг л да. Яагаад энд Вашингтон DC-д ирээд ингээд Wales хүн байгуулсан юм бэ? Тэгээ Wales хүн нэр нь яг юу юм бэ? Яагаад Wales гэдэг нэр өгсөн юм бэ гэхээр би үнээр л хэлсэн. Яг үндэ анх ирээд би энэ ч Wales гэдэг нэртэй сүм байгуулыг миний төлөвлөгөө биш байсан юм аа. Бид анх нэг Америк сүмийн байранд цугласан чинь бидний цугладаг тэр доотлын basement нь Wales гэдэг нэртэй тийм байр байсан байхгүй юу? The Well гэдэг нэртэй. Тэгэл бид нар сүмдээ Wales гэдэг нэр өгсөн. Оо тийм үү. Наад чинь би онцгой сүнслэг юм илчилж юм байх гэж. Үгүй. Бурхан бүх зүйлийг хамтдан сайнаар ажиллаж байгаа. Заримдаа бид зарим зүйлийг хийхэд заавал бидний сүнслэг илчлэл, заавал бидний үзэгдэл, заавал бидний үг гэж ингэж бодоод байдаг. Та хэрэг өөрөө Бурханы өмнө дуулууртай бөгөөд зөв байгаа тохиолдолд таны эргэн тойронд байгаа зүйлс би энэ лекцийг эхлэхдээ юу гэлээ? Христийн гарт бүх зүйл Есүс рүү тэмүүлж байгаа гэж хэлсэн тийм. Хожим бүр энэ дэлхийн төгсгөлд очиход бид нар яах вэ? Бурхан байдаг болон байхгүй гэж итгэдэг бүх хүмүүс Бурханы өмнө өвдөх сөвдөөд эзэн бол Бурхан юм байна гэж түнд гараа өргөөд Бурханыг хүндлэх болно гэж хэлдэг тийм биз? Бүх зүйл хамтдаа ажиллаж байгаа байхгүй юу? Тийм учраас энд ямар нэгэн тийм онцгой гэдэг мэдээж онцгой зүйлсүүд байлгүй яах вэ? Энэ бол ойлгомжтой. Энийг би үгүйсгээгүй. Тийм ээ саяны хаяа гэж чуулган бол онцгой зүйлсийг хийсэн ба штэ. Гэтэ тэдний дотор юу байсан? Пастор хамтдаа ярилцсан, бодит байдлаа хэлсэн, сүм үхэнц байна, сүм гатж байна, сүм хорчиж байна, тийм ээ? Сүм эзэнгүү болж байна. Бүгдээрээ юмаа яаж өөрчлөхөө гэдэг ингээд ярилцаад явсан. Хамт залбирсан, орон нутгад байгаа асуудлуудыг шийдэхийн тулд хамтдаа ажилласан. Ингээд юмс бий болж эхэлж байгаа байхгүй. Энэ дотор гайхамшигуд бий болж байгаа. За
Түүний зорилгын дагуу дуудагдсан гэж байна те. Бурхны зорилгын дагуу бид нэр бүгдээрээ дуудагдсан хүмүүс шүү. Энэ дуудлага бол ерөөсөө ганцхан мөнхийн дуудлага биднэрт байгаа. Есүс биднийг өөрлөгөө дуудсан. Есүс бидэнд агуу захимжийг өгсөн. Энэ бол ганцхан бидэнд өгсөн мөнхийн дуудлага. Энэ агуу захимж сайн мэдээний төлөө, Христийн алдрын төлөө бид нар энэ газар дэлхий дээр байж байгаа байхгүй юу? Өөр бидэд юу байгаа? Тэ? Яагаад Есүс биднийг орхио явуулсан гэвэл? Яагаад Есүс биднийг энэ зовлонтой дэлхий дээр биднийг байлгаад байгаа юм? Тэ? Бидэд ганцхан дуудлага байна. Ганцхан үнэн мөнхийн дуудлага. Энэ бол Бурхны алдрын төлөө. Бүх зүйлсийг Бурхан хамтдан сайнаар ажиллаж байгаа. За тэгээ Вэлс сүмээ ингээд байгууллаа. Би байгуулахгүй явахтай Бурхан л байгуулсан л да. Ер нь бол тэгээд 15 онд ирээд Вашингтон Монгол чуулганаар ороод, Энэрл чуулганаар ороод, Хуан пастагаа хамт залбираад, Майна пастагаа хамт залбираад тэгээд Бурхны дуудлага мэдээж те ойлгомжтой. Бурхныг энэ орнод яаж алдарч болох вэ? 2 жил хүлээсэн. Одоо 15-аас 17 хүртэл 2 жил. Манай гэрвэл хаяа Энэрл цугландаа очино, хаяа Вашингтон Монгол сүмдээ очино, хаяа ойр тойрондоо байгаа хүмүүст очино, хүмүүстэйгээ уулзна. Гэтэ анхнаасаа Хуан пасторчдэр, Майна пасторчдэр хоёулаа санал нэгтэйгээр тийм ээ. Цаама энд нэг дахиад нэг чуулган байгуулах хэрэгтэй. Тэ? Өвгний төлөө хамтдаа залбирая. Бид нар хамтдаа 2 жил залбирсан. Тэгээд 17 онд Вэлс чуулган маань таригдаж эхэлсэн. Вашингтон Монгол чуулган дээр очиж бид нар ерөөл залбируулсан. Энэрл сүм дээрээ бид нар очиж ерөөл залбируулсан. Одоо хүртэл энэ орон нутгийн чуулганууд манай энэ орон нутгийн чуулганд хоорондоо бүр ингээд яг нэг сүм шиг бид нар эв нэгдэлтэй байдаг. Тэгсэн мөртлөө тусдаа өөр төрлийн юм сүмүүд байж байгаа. Тэгээд ингэсэн чинь манай булаг сүм дээр ерөөсөө бид нар хагасаа өдөр эхэлж хийдэг байж байгаа. Бүтэнсээ өдөр хийгээд эхэлсэн. Анхны өдөр ганцхан хүн ирсэн. Тэр нэг өвөр Монгол залуу ирсэн. Сачраа гэдэг. Одоо доктор сурж байгаа. Одоо баг доктор хамгаалж байгаа тийм Мэрлэндд амьдардаг. Тэгээд сачраа маань ирчгээд явахдаа би ингээд доктор хамгаалж байгаа. Тэгээд би ирж амжихгүй гэр Мэрлэндд хол байгаа. Тэгээд би өөрийнхөө оронд би өөрийнхөө найзыг явуулъя. Тэгээ манай Содо Сондор хоёр орж ирсэн. Тэгээ Содо Сондор хоёр маань сүмдэр engage, сүмдэр усан баталгаагаа хүртээ, сүмдэр эзэн дотор итгэлээр сүмсээр өссөн, сүмдэр ариун хурмаа яслаад, тэгээд үр хөвгттэй болоод, тийм ээ, ажил амьдралтай болоод, нүдэн дээр тэгээд найзуудаагаа цуглуулсан. Тэгээ манай баруун Монголоос манай ертөнц, тэгээ үлзий ихч, тэгээд ингээд те, ингээд олон ингээд бүр даргсан монголчууд маань ингээд хэдэн талаас ингээд цугларж ирж байгаа. Тэгээ яалч байхгүй бид нар ингээд бүр цаанаасаа тийм ээ бид нар хийхээс өрөө байхгүй. Монгол бичгээд заримдаа бидний магтан доонод бүр ингээд хятад ханзаар явчих заримдаа. Заримдаа бидний залбирал дотор манай өвөр монголчууд маань хятадаар залбирах нь илүү чухал гэж үзвэл хятадаар залбирна хамаа байхгүй. Ягаад бурхан бүгдийг хамтдаа ажиллуулж байгаа байхгүй. Хятад хэл юу юм? Бурханы алдрын төлөө байгаа байхгүй. Тийм биз? Англи хэл юу юм? Эзний алдрын төлөө. Бид нар монгол хэлээр заавал бид нар монголоор гэх юм байхгүй байхгүй. Тэгээ би сүм дээрээ сүмийнхаа нэрнээс бид нар Well Mongolian Church гэдэг монгол гэдэг нэрээ бид нар аваад тийм ээ. Well Church DC тийм Diaspora Church. Ерөөсөө дарах юм байна. Энэ бол эзний хүсэл юм байна. Энэ анхнаасаа миний санаа байгаагүй, миний айдиа байгаагүй. Зүгээр л бурхан хамтд нь яаж сайнаар ажиллах нь гэдгийг л харж исэн, залбирч исэн. Тэгээ одоо бол хүмүүс ирээд асуудаг. Well сүмийн хараа нь юу юм, зорилго нь юу юм? Well сүм цаашаа одоо юу гэдэг вэ? Vision юу юм бэ гэдэг. Би I don't know би яг үндэ бол мэдэхгүй. Тэгээ бурхан юу хийхийг бүгдээ хамтдаа харъя гэхлээр зэрэг хүмүүс ороод ирдэг. За тэгвэл хамтдаа бүгдээ харъя. Тэгэхээр бидний амьдрал өөр бид нар ирээд миний ирээдүй ийм байх болно, тийм байх болно гэж бид нар төлөвлөж болно, харж болно, иш үзүүлж болно, үзэгдэл үзэж болно те. Энийг би үгүйсгээ. Гэхдээ ихэнх хүмүүс ийм байдаггүй байхгүй юу? Зүгээр игэл жирийн амьдрал дотроо бид бурханд дуулууртаа явхад эзэн өөрөө бүх зүйлийг тань хамтдан сайнаар ажилуулад тавьсан байдаг байна. Та өөрөө ч мэдээгүй байх. Энэ бол дуудлага. Энэ та ажилттай байна уу? Надад санал нэг байна та. Тийм. За тэгэхээр энэ амьдралын хүрээнүүдийг байна. Тэгэхээр бидний мөнхийн дуудлага гэдэг бол бидний центрт байгаа нэг бурхан төвтэй мөнхийн дуудлагууд энэ бол Иесусийн бидэнд өгсөн агуу захимж. Матай 28 тий?
Энэ бол бидний мөнхийн дуудлага байгаа. За тэгээд сэтгэлийн дуудлага бол тийм ээ. Одоо бидний сэтгэл санааг тийм ээ тэтгэж байдаг ийм дуудлага байгаа. За тэгээд амьдралын дуудлага гэж байгаа тийм. Энэ бол бидний бодит хэрэгцээ буюу бидний одоо энэ ертөнцид амьдарч байгаад хэрэгцээтэй зүйлс байгаа шүү дээ. Та ингээд бодит хэрэгцээг хангахын тулд ажиллаж байгаа биз? Тийм. Өчтөр нэг ах ирээд ингээд ах нь ингээд тракны жолооч юм ахыхаа төлөө залбирж өгөөч. Тэгээд бид тэр ахын төлөө залбирж өгсөн. Майлаас майлын хооронд Бурхны алдрын төлөө Бурхны оршихуй тантай хамт байх юм байна. Би түүнийг буцаага тракны жолоочт нь би ерөө залбирж өгч. Энэ түүний дуудлага мөн үү? Энэ түүний амьдралын дуудлага байгаа байхгүй? Амьдралын хийх ажил нь байгаа байхгүй? Тийм биз? Гэтэл тэр үнийг би тракра бол ийшээс хүмдвэ. Ингээ амьдралын дууд би хүний амьдралыг би баллаа хийчих шүү дээ чинь тийм. Гэтэл бидний амьдрал хийх ёстой юмнууд байдаг. Ажиллах ёстой юмнууд байдаг. Ялгаа байхгүй. Манай Хойд Америкийн пастор ихэнх нь ер нь бол бүгд өөрсдөө үндсэн ажлуудаа хийгээл явж. Үндсэн ажил нь пасторын ажил биш байхгүй юу? Үндсэн ажил нь тракэнд явж байгаа, хоолны delivery хийж байгаа тийм. Ажлынхаа хажуугаар ингээд амьдрахын төлөө ингээд явж байгаа. Үндсэн ажил. Энэ бол амьдралын дуудлага бидэнд өгөгдсөн зүйлс. Яг л энийгээ бид нар хийн. Ажил мэргэжил гэдэг чинь юу юм? Би Библиэлд хэлсэн байдаг. Ажил гэдэг бол хараал биш. Ажил гэдэг бол Бурханаас тийм ээ хүнд өгөгдсөн ёроол байгаа байхгүй юу? Чи өөрийн гараар хөдөлмөрлө гэж Эхлэл номдэр хэлсэн шүү дээ. Түүнээс чи бусдын хөдөлмөрийг аваад мөлжөө шулаад хулгаалаад дээрэмдээд авилгадаад хуураад мэхлээд бусдын тийм ээ баялгаар чи ингээд тийм ээ хувийн жаргалаа хөөгөөд амьдраад гэж энэ Библийн дагуу биш байхгүй юу? Өнөөдөр нийгмийн асуудал юу гэж бусдын хийсэн хөдөлмөр дээр бусдын хийсэн хөрөнгө мөнгийг бусдын хийсэн тэр баялагийг өөртөө увайгүй байдлаар булааж авч байгаа энэ үйл явдал ч өнөөдөр нийгмийг ялцж байгаа байхгүй юу? Гэтэл хүмүүс бид нар хөдөлмөрлөх, бид нар ажиллах шаардлагатай. Бид нар ямар ч ажил хийхгүй хөдөлмөрлөхгүй бол бид нар яах вэ? Бид нар ялзрах болно. Бид нар өөхөх болно. Бид нар өвтлөх болно, хөвшрөх болно, өвчлөх болно. Тийм биз? Бид нар үр хүүхдүүдтэй ингээ харахад нэг ажилгүй хүн байгаад байвал таны үр хүүхдүүд яах вэ? Ажилгүй залахгүй амтдал болно шүү дээ. Тэгэхээр амьдралын дуудлага гэдэг бол бидний амьдрал яалтчгүй энэ хорвоодор амьдрахад байдаг тэр ажлууд хийх ёстой зүйлсүүд мань байна. Эндээ бид нар нөгөө мөнхийн дуудлагаа бид нар хольцдог. Би зарим хүмүүс гэдэг байхгүй. Би сүмд үйлчлээ, би бүтэн цагийн үйлчлэгч бай. Эсвэл би ингээд амьдралынхаа төлд ингээд зүгээр сайн мэдээ тараагаал ингээд явж ий. Тэ? Яагаад гэвэл энэ бол миний мөнхийн дуудлага учраас. Тэгэл Бурхан намайг хангаал, тэгэл би сайн мэдээгээ тараагаал ингээд явж ий. Байж болно. Гэхдээ бид нар Библийг ингээд уншаад харах юм бол нөгөө сайн мэдээ тараагч Илч Паул маань хүртэл юу хийж исэн гэж тэр гар хурууга мойнитл тэр майхан ойдог хүн байсан байгаа байхгүй юу? Бидний эзэн Есүс юу хийдэг хүн байсан? Мужаан хүн байсан шүү дээ. Есүс зүгээр нэг хоёрын хооронд гурилдаг мужаан байсан уу? Үгүй. Есүс бүр мастер мужаан хүн байсан. Тийм учраас Есүс тэр миний буулга бол хөнгөн гэж хэлсэн шүү дээ. Яагаад гэвэл тухайн үеийн тэр нэг үхрэнд тийм газар хагалахад одоо анжис гэж ярьдаг тийм анжис буюу буулга. Тэр буулга бол хамгийн сайн мастер мужаан хүн тэр үхрэнд одоо хологдоггүй тийм ээ. Тэгээ хөнгөн мөртлөө бат бүх тэгээ өндөр үнэтэй тийм буулга хийдэг байсан байгаа байхгүй тухайн үед. Тийм учраас Есүс мастер мужаан байсан. Тэр буулга хийж зардаг хүн байсан. Түүгээрээ тэр мөнгөтэй байсан. Есүс чинээлэг байсан. Тийм учраас Есүс юу хийсэн? Хувийн нярвтай байсан. Та нарт хувийн нярвтай хүн байна уу? Тэ? Их цөөхөн хүн байгаа гэхдээ хувийн нярвтай хүн. Есүс баян хүн байсан. Есүсийг харахад та нар ингээд Есүсний тийм үгээгөө гуйлагчин гэж бодож байна уу? Тэ? Харахад ингээд нэг норхоо хувцастай ингээд хинж тавхаргүй тэ homeless хүн орон гэргүй ингээд яваал тэнэл эндгөөл тэргөөр яваал явж ийдэг тэ үс гизгэн ширэлцсэн тийм хүн байгаагүй. Есүс амьдралын дуудлагыг гүйцэтгэдэг тэр арчаатай хүн байсан. Есүс өөртөө арчаатай хүн байсан. Тийм биз? Есүсийг хинж харсан Бурхны алдар гэрэлтсэн тэ үнэхээр гайхалтай нэгэн байсан Есүс. Үлгэр дуурайд өгөхөс тийм нэгэн байсан. Өмсөж зүгтээш тэр өөрийгөө авч явахтаа тэр Есүс маш эрүүл хүн байсан гэж би эргэлзэхгүй итгэдэг. Яагаад гэвэл Есүс Голгофа руу загалмаагаа өрөөд явхад тэр замдаа амин дасаж өгөөгүй шүү дээ. Тэ? Есүс туйлын эрүүл хүн байсан учраас тэр маш тэр хатуу тийм ээ тэр тамлал зовлон Есүс үүрж Голгофа руу тэр модон загалмааг үүрээд тэр дээр гардаг байхгүй юу? Загалмаа дээр тэр Бурхны ажлыг гүйцэтгүүлэхээс өмнө
тэр амь дасарч болох байсан ч Есүс тэгээгүй. Үүгээрээ Есүсийг би харахад Есүс бүр өвчин намдаах тийм ээ цуу түүний амд хийхэд Есүс татгалздаг штэ тийм. Үүгээрээ Есүс маш эрүүл хүн байжээ гэж шаарддаг. Тэр амьдралынхаа туршид тийм ээ Есүс эрүүл зөв хооллолттой тийм илүү л жингүү гэдэг юм уу тийм. Үнэхээр яагаад гэвэл Есүсийн мөнхийн дуудлага бол тийм ээ Бурхны тийм ээ одоо ажил байсан байгаа байхгүй. Одоо Калифорни давуултаар ямар ч хүний амьдрал ямар ч байж болно те. Үүгээр би таныг одоо жааж хийхгүй. Зүгээр Калифорни нэг сүм байна. Одоо 21-р зуун сүмүүд ийм болж байна. Юу гэхээр зэрэг пастороо томилогдохтой. За мэдээ теологийн мэдлэг болон одоо итгэлийн амьдрал үлгэр дуурайлтай гинэг нөхрийн юм уу эхнэрийн те одоо нөхөр гэр бүлтэй ийм тууштай байж болно. Тэгсэн чинь тэр сүм Калифорни нэг сүм юу гэсэн зэрэг пасторууд илүү л жингүү байх хэвээр. Гэдэг шаардлага тавьсан бүр. Тэгээ пастрын баг нь бүр ингээ жимд явдаг. Тэгээ өглөө гүйдэг те. Тэгээ тэндээс би үлгэр дуурайд аваад би ингээ өглөө гүйж байгаа сториогоо тавиад байгааг та нар харсан уу? Тэгээ тэр чинь би цаашдаа би ингээ маа булаг чуулган Бурхны ивэлээр ингээд өсөөд пастрын багтаа очиж би тэд нартай бас шаардлага тавих гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ одоо ертөнц мөртөнцийг би ингээд бацаг байр гэдэг ингээд шахаад манай ертөнцийг та нар хараад орой хоол идэхгүй ингээд яваад. Тэгэхээр бидний амьдралын бодит хэрэгцээнд өгөгдсөн дуудлага бид нар эрүүл ухаалгаар бид нар амьдралыг харах хэрэгтэй. Бүх юмыг бид нар энэ мөнхийн дуудлагатайгаа холиод ингээд сүнслэгжүүлээд иж болохгүй байхгүй юу. Энд дээр би танад нэг юм хэлье. Өчтөр орой төгөлдөр пастор маш зөв томьёол хийсэн юм хэрэг Еробамын Еробамын синдром гэж хэлсэн. Тэгээ Еробамын сүнс биш Еробамын синдром гэж хэлж байгаа байхгүй юу? Тэ эго маш өндөр эготой байх. Бид нар яг Библийн энэ сөрөг дөрүүдийг бид нар аваад тийм ээ яг одоо цаг дээр авчраад Еробамын сүнс шүглсэн гэж ярьдаг. Тэ хийдэг үү? Танад тэ Каин Абель тийм ээ Каины сүнс rebellious тэ Бурхны эсрэг дэрсэлдэг. Ингээд тэр хуучин гэрээний тэр сүнслүүдийг авцраад бидний нэг уламжилт нэг буддын шишний ойлголттойгоо бид нар холиод баахан сүнслүүдийн цуглуулган дотор бид нар ийм өөрийнхөө итгэл дотор бид нар ийм трафик үүсгээд тэрэн дотроо бид нар амьдрах гэж итгэлийн амьдралаар амьдрах гэж зүдэрдэг байгаа байхгүй итгэж хүмүүс бид нар. Тийм юм байхгүй. Би танд энэ бол мэхлэл шүү. Би бүр нэг удаа бүр ингэж сонссон тий. Оо энэ эмэгтэй рутин сүнс байна. Рутин сүнс. Энэ эмэгтэйд стерийн сүнс ороод ирчихжээ. Гэхдээ би яг Библийг ингээ харах юм бол стерийн сүнсээр яг яах гээд байгаа. Стерийн сүнс ингээд энэгээр тэргээр ингээд тэнээд өөртөө таалагдсан эмэгтэйд ингээд ороод ирэх юм байна л да. Тэ? Наомигийн сүнстэй хадам ээж. Рутин сүнстэй бэр. Та рутин сүнстэй бэртэй байхыг хүсэж байна. Эсвэл та Христийн сүнстэй ариун сүнстэй тийм бэртэй байхыг хүсэж байна. Бид нар юусе ганцхан сүнс байгаа байхгүй юу? Энэ бол Иесус Христийн амлсан туслагч бол ариун сүнс найзуудаа. Ганцхан сүнс. Би танд хэлье. Яг энийг би өнөөдөр энэ жижигхэн хүрээ би бүр энэ дээд чуулганы энэ дээр хэлье гэж бодсон. Айгаа за энийг хэлчих юм бол баахан дайсантай болчихоо. Тэгээд лайв ингээ явж идэг те. Яг энэ гिचэлийг сонгосон хүмүүстээ яг энийг би бүр хэлье гэж бодоод бүр ам захтнаад яваад байлаа хэдэн өдөр те. Би хэлье тань. Ингэж хэлж байгаа хүмүүс байгаа бол та авахын аваад хаяхын хаяараа гэж хэлээ. Түүнээс та явж ич байгаа. Тийм юм байдгүй юм гэд ингээд жаач хийгээд ингээд авах. Зүгээр та өөртөө яг Библийг уншаад үз тэ. Библиэр бол ганцхан сүнс байгаа шүү дээ. Энэ бол эзний ариун сүнс байгаа. Нөгөөх нь болохоор зэрэг мэхлэгч, диавол, муурын сүнс байгаа шүү дээ. Хоёр л юм байгаа байхгүй. Тэгэхээр энэ эзний ариун сүнсэл биднэрт өгөгдөж байгаа шүү дээ. Амлагдсан сүнс. Өөр юм бол байхгүй. Тэгэхээр бид амьдралын өдөр тутмын амьдрал ахуйгаа тийм ээ энэ мөн мөнхийн дуудлагатайгаа холиод тэгээ сэтгэлийн дуудлага тийм бидний сэтгэл зүрхэн дотор тийм ээ бидний одоо emotional гэж байдаг тийм ээ бид нар emotion гэж байдаг ганцаардна гэж байдаг тийм заримдаа бид нар ганцаардна шүү дээ заримдаа бид нар хүнд гомдно тэгдэг үз байх ёстой зүйл баг яг л бид нар Бурхны бүтээлүүд шүү дээ бид нар хүн байхгүй юу би заримдаа хүүхдүүдтэй гомдчихдаг тийм яг адилхан байхгүй юу тэгээд дараад нөгөөдөл чи ирээд аагаа гомдоочгаад ирээд өөрчлөлт гуглаад би уйлчдаг. Тэврээд авдаг, тий? Бид нар хүн байхгүй юу? Бид нар бүгдээрээ адилхан. Тэгээ би их нэртэй гомддог. Бас би их нэрээ гомдоодог. Гомдоосныхаа дараа би өөрчлөлт байдаг. Нэг удаа их нэр бид хоёр муудалцаад манай одоо энэ 22 та том хүүбэр жоохон байсан юм аа.
Тэгээ машины ард ингээс ус хүүгээ би автобус сургуульд нь хүргэж өгөх гээд миний арын судалтаар суудсан. Тэгээд би тэрээс гараад амар уртаа гараад маш өрөөл дээр Монголд л доо одоогоос ч одоо хэдэн жил юм нэлээл 10 гаруй жил манай хүүч одоо дөнгөж 4-р ангид л байсан юм байна. Яг өрөөлийнхаа ард суугаад уг нь пастрон ч залбирх хэрэгтэй шүү дээ тий. Амьсгаа гэх. Тэгэл тэгсэн чи ард нэг хүн гал ихэд тал өвөлж шүү. Тэг эргээ харсан чи манай өгөөмөр над руу харсан. Тааш ээжийг амьсгаа гэлээ. Надад гомдож нэг бол чи. Тэгэл тэгэнгүүт нь би гинцхэн байран дээр хувираад гог аав нь өөрөөгөө амьсгаа гэсэн юм байна. Тэгээд сэтгэлээ дайдах боллоо. Тэгээд цаашаа явах гэсэн чинь явж чаддаггүй нэг болсон. Хүүгээ гомдоосон, эхнэрийгээ амьсгаа гэсэн тийм. Тэгээд яг тэндээ би газар дээр гим шиг хэрэгтэй байгаа байхгүй юу? Тэгээ хүүгийнхаа өмнө би уучлалт байсан. Аав нь яг тэгсэн миний буруу тийм. Тэгээд аавгаа уучлаарай залбир хоёулаа. Та өөр хүүхдээ гомдоодаг үстэй. Тийм. Ханаагаа ч гэсэн гомдоочтой тийм. Бид нар хүн байхгүй. Бидний сэтгэл байдаг тийм. Эмзэгэлдэг, сэтгэл өвддөг, бид нар баярлдаг. Тэгээд энэ болгоныг бид нар яах вэ? Бас дуудлага гэж харах хэрэгтэй. Ойлголт. Энийг бид нар тийм ээ одоо сүнслэгжүүлээл нөгөө олон сүнснүүд орж ирэл тэдэртэйгээ холилдоод өөртөө трафик үүсгээл тэгээд нэг ойлгомжгүй тийм амьдралаар бид нар амьдраад байж болохгүй байхгүй. Ийшээ ч алхахад нэг сүнс надад шүглчих гээл те. Моёрын сүнс нь энд те нэг сүнс шүглчих гээл ийшээ явлаар нэг онгод орчих гол те янз бүрийн сүнстэй болчих гол. Оо магтагч Давидын сүнстэй. Тэ Йошуа ялалтын сүнстэй. Яг өндөө Йошуа ч маш аимхай хүн байсан ш. Та нар мэдгүй. Библийг харах юм бол тэ бид Йошуаг амар зоригтой лаг хүн гэж бодоод Йошуа ч маш аимхай хүн байсан. Надтай адилхан. Тэ тийм учраас бурхан бүр маш олон удаа хэлдэг чи тууштай бөгөөд зоригтой бай гэдэг чинь тий. Зоригтой хүндэд бурхан гэж хэлэхгүй дээ тийм үү? Йошуа нэлээд тойлборгүй нөхөр байсан байгаа байхгүй тий. За Мосегийн сүнсийг л бат. Мосегийн сүнсийг орж ирнэ. Тэгэхээр эндээс би та нарт юу хэлэх гээд байгаа вэ зэрэг? Ерөөсөө бидэнд өгөгдсөн өн мөнхийн нэг л дуудлага байгаа. Энэ бол Иесусийн бидэнд загсан агуу захирамж. Үүнийг гүйцэтгүүлэхийн тулд таны амьдралд өнөөдөр өгөгдсөн байгаа бүхий л зүйлс хамтдаа энэ мөнхийн дуудлагыг тань тойрон эргэлж байгаа байхгүй юу? Хамтдаа. Энд ерөөсөө ямар ч ойлгомжгүй юм байхгүй. Тэ эргэлзэж тэнэгзэх юм байхгүй. Та бурхан дотор яг дуулууртайгаар игээл явж ивэл тэгэл эзэн өөрөө бүх зүйлийг хамтдан сайнаар ажиллуулна. За өнөөдөр та өөрийнхөө амьдралыг дүгнэх шаардлагагүй шүү дээ. Ер нь бол бид нар эрт дүгнчих гээд нөгөө амьдралын дуудлагатай хөдөлгдөд яг одоогоороо дүгнчих гээд байдаг байхгүй юу? Би анх Вашингтон DC дээрээ би эхний хэдэн жил байсан бэ? За нийтдээ бол би 4 жил өврийн жолооч хийсэн. Би өврийн жолооч дээр 4 жил би өврийн жолооч хийж явахдаа тэр амьдралын дуудлагатаа би гацаад гэдэг юм тэргээрээ би өөрийнхөө амьдралыг дүгнсэн бол өнөөдөр би энд зогсохгүй байхгүй тий. Би айл хүчээ бууж өгөөд мяараад тэгээд тий одоо яатсан байдгийг тий. Гэтэл би одоо ч гэсэн боломж нь олдвол би өврийн жолооч хийчихнэ тий. Одоо машингуул байгаад болохгүй шүү дээ. Тий. Яагаад гэвэл миний амьдралын дуудлага юм чинь тий эндээс явахдаа бас нэг бензиний мөнгөтэй болчих шүү дээ чинь тий. Байж бол. Тийм. Тэгэхээр бид энэ мөнхийн дуудлага гэдэг зүйл маань мөнхөд байна. Энэ бол жанжин шугам тий хөдөлшгүй. Бусад зүйлсүүдэд өөрчлөгдөж болно шүү дээ. Өвөрчин байж болно тий. Хоккейчин байж болно тий. Тий. Пастор байж болно тий. Аяг таваг угаагч байж болно. Юу байж болох вэ? Тэ? Waitress байж болно. Юу л юу хийж болно. Тийм учраас за миний төгсгөл энэ библийн ишлэл би та нарыг урамшуулан зоригжуулъя гэж үнэхээр хүсэж байна. Тэ? Энэ бол миний үг биш, энэ бол библийн эзний үг байгаа. Тэгэхээр Давид гэдэг хүн бол энэ дуулал номны ихэнх шүлгийг бичсэн. Бид нар дуулын 150 бүлгийг 150 Давид бичсэн гэж боддог. Тийм биш. Тийм ээ, Давидын магтагчид тийм ээ тухайн үеийн тэр яруу найрагч дуучид бичсэн байдаг. Харин тэдгээрийг Давид хаан эмхэлсэн байдаг. Тийм ээ эмхэлсэн. Давид бол өөрөө бурханд магтагч хүн байсан.
Давид бол өөрөө амьдралын дуудлага тэрээр тийм ээ гүйцэтгэж явж исэн замдаа тийм Бурханаас дуудлага авсан ийм хүүшүүд хончин тийм хоньны бэлчээр дээр тэр дүүгөө шийддэг тэр ятг хөгжим тоглодог хоббигоороо амьдэрдэг тийм хонио малж байхдаа тэр өөдсөн үедээ тийм өөрийгөө зугаацуулахын тулд олон зүйлсийг хийдэг Бурханд алдрыг өгдөг нэгэн байсан. Тэгээд Бурхан түүнийг дуудаад тэгээд дайцсан дайн тулаанд яасан тэр нөгөө дүүгүүр шийддэг ур чадвараа ашигласан байдаг тийм ээ. Тэр дүүгүүр шийддэг байхдаа тийм ингээд хизээ нэгэн цагт миний урталд нэг аврах том амьд хүн гараад ирвэл яг цохомд нь би онондоо гэж тэр тийм хараа тийм үзэгдэл харааг бах тийм хараагүй шүү дээ ер нь бол хараагүй юм байлээ шүү дээ ер нь бол тэр зүгээр тийм эцгийнхаа хоньыг маллахын тулд хоньны сүргээс нь тийм ээ аратан амьтад ирээд идээдсэн учраас ерөөсөө өөрийгөө хамгаалахын тулд өмч хөрөнгөө хамгаалахын тулд зайлшгүй амьдралын шаардлагаар амьдралын дуудлага тэр яасан практик болгосон хүн байгаа байхгүй юу. Тэгээд тэр нь Бурхны алдрын төлөө ашиглагдсан байна. Тэгвэл өнөөдрийг хүртэл танд ирсэн ажил, мэрэгжил тийм ээ таны сурсан сургууль, таны чаддаг зүйлс, магадгүй таны хобби тийм ээ юу байж бол эдгээр бүхэл зүйлсүүдээр чинь Бурхан хамтдаа сайнаар ажиллах байхгүй юу. Бүгднийг тэгээд Давид бол ингэж хэлсэн байна. Эзэн баярлалт бол тэр чам зүрхний чинь хүслийг өгнө гэсэн байна. За яг энэ Библийн ишлэгийг бид нар буруу ойлгодог шүү. Буруу ойлгодог юм. Юу гэхээр зүрхний хүслийг Бурхан өгөх юм байна гэж ойлгочтой. Зүрхний хүслийг тий. Одоо би ингээ их нэртэй хүн тий. Гэтэл нөгөө сэтгэлийн дуудлагаараа би ингээд эхнэрээсээ өөр залуухан эмэгтэй ч юм ингээд сэтгэл татагдах үед ингээд Бурхан миний зүрхний хүслийг өгж байна. Тэгээд ингээд би тий эхнэрээ хуураад ингээд өөр зүг рүү ингээд тий эхнэрээ солиод ингээд олон хижээл насны тий ус төрчнөр шиг тийм ээ. Ингээд гэр бүлээ солиод ингээд явчих юм бол тэгэнгүүтээ Бурхан миний зүрхний хүслийг өгсөн гэдэг. Гоо тийм биш. Бид заримдаа бид буруу зүйлийг хүсдэг шүү дээ бидний зүрхсгэлтэй. Буруу юм хүсдэг үү? Тэгдэг. Гэмн үйл хүсдэг би тантай яг адилхан. Би буруу татагдах үе байдаг надаа. Би бас гэмтэй байхгүй. Намайг алдаж явах үед тийм ээ. Эзэн намайг уучлдаг. Эзэн намайг гэмшил рүү дууддаг. Бас миний итгэлийн ахан дүүсээр намайг хүрээдэг байхгүй. Намайг бас уучлж, намайг бас халуун гэр бүлдээ хүлээж авдаг. Тэ бид нар бүгдээрээ буруу зүйл хийх үе байдаг тийм. Тэгээ Библийн ишлэл бол тийм Библи тэгвэл буруу чигтсэн бол та юу гэж бодож байна? Зөвхний хүслийг тийм зөв буруу хамаагүй бүх хүслийг чинь Библи өгнө гэд амлаад байгаа юм шиг байна уу? Ийм биш монгол хэл дээр энэ буруу орчуулагдсан байхгүй юу? Энэ бол яг жинхэнэ их хэл дээр яг еврей одоо армын хэл дээр юу гэж орчуулагдсан байдаг зэрэг Бурхан чиний зүрхэн дотор хүслүүдийг өгнө гэсэн байгаа байхгүй юу? Яг их хэл дээр Бурхан чамд зөв сайн хүслийг өгнө. Нөгөө Давид Бурханд юу гэж дуулдаг вэ? Бид нар одоо Давидын дуу дуулдаг шүү дээ. Эзэн та миний дотор цэвэр зүрхийг бүтээж өгөөч гэж дуулдаг юм байна. Бидэрт нөгөө зүрх нь байгаа байхгүй юу? Харин тэн дотор тэр цэвэр хүслүүдийг бид нар Бурханаас гуйх хэрэгтэй. Хэрвээ та буруу зүйлийг гуйж байгаа бол хэрвээ би эхнэрээсээ өөр хүнд би сэтгэл алдарч байгаа бол би Бурханы өмнө түүнийг гимшиж өгөөд тэгээ би Бурханаас юу гэж гуйх вэ? Үгүй. Бурхан минь та надад улам илүү эхнэрээ хайрлах тийм ээ. Тэр анхныхаа хайраа инкризэн хайрлах, нандинах тэр хүслийг надад өгөөч ээ. Тэр сэтгэлийн дуудлагыг надад өгөөч ээ. Тийм биз? Намайг та өөрчлөөч. Миний энэ гэмт хүслүүдийг та өөрчлөөч ээ. Та ингэж залбираарай. Та хэрвээ буруу зүйл хүсээд буруу зүйлийн араас та явж байгаа бол та Бурханд хандан залбирангуугаар эзэн минь та надад яг таны мэлмийн үн тааламжтай тийм цэвэр хүслийг надад өгөөч. Тийм цэвэр халуун хүслээр намайг дүүргэж өгөөч. Заримдаа бид нар тийм халуун хүслгүй болчдөг ч бид нар тийм амьдралын асуудлуудаас болдог, хямралуудаас болдог, дампуурлаас, харилцааны зөрчлүүдээс, хайртай дотны хүмүүстэй бид нар шархалснаас гэдэг юм уу тийм эсвэл хийж байгаа зүйл хөдөлгөөнөөс болоод бид нар яадаг вэ? Зөв сайн хүслүүд байхгүй бид нар ингээд нэг тийм үлбгэр ингээд бүлээхэн болчихдог тийм. Тэгээд эгэл жирийн амьдрал ингээд хэвээ ингээд өрнөд нэг л галгүй, цоггүй тийм аймгүй ингээд хүүтэн тийм нэг л something нэг юм буруу байна. Тэгтээ яадаг вэ? Нөгөө мөнхийн дуудлага нь байгаа учраас тийшээгээ мацаал явж идэг тийм. Манай нэг пастор тэгж хэлдэг чи унах юм чи Бурхан руу хараад тэгээ чи тийм ээ
унах юм бол чи өвдөглөөд чамаагаа бурхан руу яв тий. Эзэн рүү мөнхийн дуудлага руугаа тий. Чи өвдөглөөд явж чадахгүй чи бүр ингээд дөрөв хөлөөч чамаагүй тэр мөнхийн дуудлага руугаа яв. Чи дөрөв хөлөөж явж чадахгүй болох юм бол чи ер нь тэр мөнхийн дуудлага руу мөлгөөж чадахгүй бол зүгээр тэр зүг рүү хараад гівцсэн ч болно гэж. Тэр зүг рүү хараад тий мөнхийн дуудлага руу. Заримдаа бидний амьдрал тийм үе байна. Бүр гівтчих үе хүртэл байна тий. Бүр нам гүм бүр ингээд одоо манай Хабакук зоологийн тий зохиосон дуу ямар гайхалтай дуу вэ тий. Хабакукийн эдгээр бүлэг 3 дугаар бүлэг бүхэлдээ тий. Хашаанд чинь бүр мал байхгүй тий. Усан үзмний чинь мөчрөөр гатаж хуваасан ч гэсэн би зөвхөн эзнийг. Энэ үедээ та бурхан залбираарай тий. Бурхан минь та миний хашааг хонь малаар дүүргэж, намайг үр жимсээр дүүргэж гэхээсээ илүүгээр та надад цэвэр хүслийг өгөөч. Яг таны төлөөр шатаж амьдрах тийм бол тийм халуун хүслийг надад өгөөч. Та үнийг бурхнаас гуйгаарай заяа. Эзэн минь та надад хайшин өгөөч. Бурхан өгдөг байхгүй бүр халуун хүслийг. Бурхны алдрын төлөө надад та хүсэл өгөөч. Энэ үед бурхан яадаг вэ? Яг энэ Библийн энэ хэсэг нөгөө Давид маань магадгүй яг үүнийг санаад бичсэн баг тий. Түүний зүрх сэтгэл буруу зүйл рүү татагдсан боловч тэрээр яасан? Бурхны өмнө ирээд хамаг хувцаа хүү татаж хаяа толгой дээр үнс нур масгаад эзний өмнө ирээд гимшин залбирлаа тий. Бурхан минь надад та зөв хүслийг өгөөч. Зөв хүслийг бүтээж өгөөч. Ингэж алдаж, онож, гунаж, босож, уруудаж, дораатаж явсан ч бидний мөнхийн дуудлага үн мөнхөд хэвээрээ байна. Харин түүний миний хэлдэг тэр сэтгэлийн дуудлага, амьдралын дуудлагууд өөрчлөгдөж болно шүү. Өөрчлөгдөх боломжтой. Энийгээ бид нэр өөрчлөхөөр энэндээ бид нэр самуураад тий нэг юм хийж байгаа болоод эсвэл би хитрхи туйлбаргүй байна даа гэж бодоол тий. Тэгвэл та нэг Йошуагийн сүнсийг санаарай заяа. Би Йошуагийн сүнсийг гуйгаарай гэж хэлээгүй. Зүгээр Йошуагийн сүнсийг санаарай. Ямар туйлбаргүй нөхрийг, ямар аймхаа нөхрийг бурхан эзэн ямар гайхалтай итгэлийн баатар амлагдсан газар руу алхаж орсон тийм ээ дайчин жанжин болгосон итгэлийн баатар байсныг санаарай. Тэгвэл яг намайг туйлбаргүй намайг, аймхаа намайг, таныг туйлбаргүй, аймхаа зогссон, хулчгаар тийм ээ ховоо хичээсэн таныг бурхан эзэн яаж өөрчлөх вэ? Бус шиг амьдралыг минь дарс шиг гайхалтай болгон өөрчлөх болтугай. За асуух ярих зүйл байхгүй ингээд бид нар дуусч байгаа юм байна тийм. Одоо 2 минут дуу ингэ нэ. За.